Сайн уу? Налагчуудаа хайр түгээе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид нэгэн сайхан талархлын мэдчилгээг уламжлахаар Эрдмийн аргал цогцлбор сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Эрдмийн их аянд мордуулсан энгийн очид багштай баярлалаа хэмээн бүгд найрамдах Солонгос улсаас Шав Эрдосийн зүгээс хайртай багш Ганчимэгцэн хэмээн хаяглан илгээсэн мэдчилгээг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Саманагшаа. Амжигш талдаа төрүүлж болов. Алагчтай хайр түгэе мэдчилгийн үргэлт маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид Эрдмийн аргал цогцлбор сургуулийн багш Ганчимэг өгшигээ зорин харилцсан ирээд байна. Юуны өмнө багш энэ өдрийн минь хүргэе. За баярлалаа. Таны маань ажил алба тавтаа сайхан байна уу? Тавтаа сайхан байна. Бэлгэний эзний хувьас бас нэгэн сайхан талархлын мэдчилгээ танд хаяглаж ирсэн байна. Энэ хүн их холоос бэлгээ өгч явуулсан. Маш гоё мэдчилгээг бид уламжлах гэж байна. Учир юу гэвэл энэ хорвогийн хамгийн баян хүнийг багш гэж хэлдэг байх. Ягаад гэхээр өөрийн өрөөлийг маш олон хүмүүсийг зүрх сэтгэлдээ тээж явдаг. Тэгвэл танаас эрдэм авсан мянган шавнырын нэг бас хэлийн чандад эрдмийн зэрэгэ амжилттай хамгаалж бакалаврын дипломоо гардан авч яг одоо Солонгос улсаас эрхэм багштай баярлалаа гэд мэдчилээд явуулсан байна. Энэ хүн мэдчилгээг таны эрхэм Шав Эрдосийн зүгээс Эрдмийн их аянд мордуулж өгсөн эрхэм багш таньда баярлаж явдаг шүү. Таныхаа ачаар бас Солонгос улсад бакалаврын зэрэгэ амжилттай хүртэж авсан. Амьд бурхан гэж байдаг бол тэр нь миний багш юм шүү. Ариун мутраас нь эрдэм хүртсэн ачтай шавнар нь харин бид нар юм шүү. Сан хөмрөг босгоод ачийг нь хариулж болдог бол саяыг босгоодч багдах баха багшаа. Биднийг нь соён гэгэрүүлсэн таны их үйлсийн өмнө мэхийн эслэж хүндэтгэж шавн гарын бэлгээ илгээж байна гэд маш гоё мэдчилгээг шавнарын төлөөлөл болгож илгээсэн байна. Танд бас удахгүй тохиох шинэ жилийн баяраараа бас баярын ширээг гоёороо хэмээн шавынхан сэтгэл шингэсэн сайхан бэлгийг өргөн барьж байна. Хүлээн авна уу? Тэгээд гана багшаа бас бичлэгтээ нэгэн сайхан дурсамжийг хуваалцмаар байна. Эрдос хүмүүс бас ингээд одоо удахгүй бас ажлын гараанд хөл тавих гэж байгаа. Торгон мөчид багштай гинтийн бэлэг барьсан. Бас нэгэн сайхан түүхийг сөхвөл Эрдосын маань ээж Айнагүл багштай хоёр бас ажил амьдралын хамтрагчид эрхэм миний найз ихч маань байгаамаа. Үргэлж надад түшигтэй дэмтэй явдагт нээдэ чин сэтгэлээсээ талархдаг гэд энэ гэр бүл ер нь бүхэлдээ л танд их баярлаж явдаг. Манай хамт олноор дамжуулсан. Одоо энэ бичлэгийг бас үзээд сууж байгаа болов онцгойлон шавдаа хандаж гэр бүлийнхэнд нь хандаж сэтгэлээсээ хаалцъя тийм үү? За Эрдос бол миний шав байгаа юм. Тэгээд ээж аав нь бид нар гэр бүлийн найзууд. Бид хэд одоо баяр маярыг дандаа хамтдаа хуваалцдаг хамгийн дотны одоо найзууд байгаа. Болоо Эрдостой одоо ажил амьдралын гараагаа сургуулаа төгсөөд ажил амьдралынхаа гараагаа эхэлж байгаад баяр хүргэе. Уг нь бол их ухаантай мундаг хөгж шүү. Багш нь баярлалаа гэж хэлмээр байна. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа багшаа. Тэгээд орой дээдл мардын багш таны ойд шингээсэн баатар сүрийг магтан дуулъя. Олон ээж аавын охид хүүгүүдийн оюуны мэлмийг сийлсэн онцгой төрсэн багш мэрэгжлийн тань өмнө мэхийн аслаж хүндэтгэж байна. Бид бүхэн бас хэлийн чанддах эрхэм шавийнхан шин сэтгэлийн мэдчилгээг уламжлан ирсэн. Тэгээд удахгүй бас 2025 он юу юуг л хаалга тогшиж байна багш. Айчлан ирсэн 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн хамгийн гол нэрүүлийн их байхыг шавын энэ цаг мөчид дайсан байна. Эрүүлийн их хүсье. Баярлалаа. Шавдаа маш их баярлалаа.